Тэгвэл хичээлийн жилийн төгсгөлд илүү зардал гаргахаас сэргийлэх зорилгоор боловсролын яамнаас төгсөлтийн болон үсэгдлийн баяр зохион байгуулахыг хязгаарлах чиглэлийг сургуулиудад хүргүүлсэн. Энэ жилийн хувьд 45,000 гаруй хүүхэд 12 дугаар ангид төгсөж байна. Сурагчдын зүгээс энэ шийдвэрийг дэмжихгүйгээ илэрхийллээ. Хонхны хоёрынхаа өдөр 12 жил сурсан мэдлэг амжилтыг эцэгтэй танилцуулдаг юм. За иймээс хонхны хоёрыг тэмдэглэхгүй байх ус харин анхнаас нь сайн зохион байгуулалтад ажиллах ёстойг сурагчид онцлоо. 12 жил ингэж хичээж сурсан учраас тодорхой хэмжээнд дурсамжтай өдрийг өнгөрүүлж тэмдэглэх хүсэлтэй байгаа. 12 дугаар ангид ороод ер нь бүх хүүхдүүд хонхны баяраар бодож хүлээж байгаах гэж бодож байна. Тийм ер нь тийм хонхны баяр дээр л тэг өнөрөө яг бүгд дүрм туцамсаад хонхоо зүгээд тэгээ тузаа зүгээд явахыг их төсөөлж хүлээж байгаа да. Ер нь бол яг шударгахаар хэлэхэд бол одоо 12 жил хичээд ичдэ штэ. Тэгэхээр одоо ядаж ингээд ангийнхнаараа 12 жил ингээд хамтаа сурлаа, хөгжлөө. Энэ ангид бол одоо маш хэмжээний дурсамжууд байгаа. Тэгээд үүнээс дагаад бас хонхны баяраа одоо тэмдэглээд гоё найзтайгаа гоё те. Гоё нэг өдрийг гоё аз жаргалтай өнгөрүүлэхийг бол аягүй хүсэж байгаа. Тэгээд цаанаас гасан шийдвэрт бол жоохон дурамжхан байгаа. 12 жил одоо чамгүй их дурсамжийг найз нөхөдөө бүтээж байгаа сургууль гэдэг чинь хүний хоёр дахь гэр гэж ярьдаг шүү дээ. Тэгээд энэ тал дээр бол айгүй тийм дурамж хүлээж авч байгаа. Хонхны хоёрыг бол тэмдэглэхийн зүйтэй гэж харж байгаа. Чадлаа, төслөө тий ингээд цөр болоо сурлаа эзэмшлээ гэд бас давхар эцэг их гэр бүлтэй ингээд харуулмаар байгаа. Ингээд зөвхөн өөртөө баярлахаас гадна энэ нас ингээд нөгөө бид нарыг сургаж хүмүүжүүлсэн эцэгчүүд маань баярлахаар ер нь бол тэмдэглэе гэж бодож байгаа. За 12 дугаар ангид хичээлийн жил эхэлснээс хойш ер нь хүүхдүүд маань хонхны баяр гэдэг их хүлээж идэг. Шинэ жил хонхны баярыг ингээд том баяруудыг хүлээдэг л дээ. Тэгээ энэ жил яг хөөр бид нар хоорондоо хонхны баяраа сайхан тэмдэглэнэ, дурсамжтай тэмдэглэнэ гэдээ ярилцажсэн ч гэсэн юуны боловсролын яамнаас гаргасан тушаал зөвлөмжийг хараад болж байгаа сэтгэл дундуур байгаа. Учир нь маань энэ хүүхдүүд маань ахиж 12 дугаар анги төгсөхгүй, ахиж хамт олноороо ингэж нэг ширээн дээр суухгүй тийм ээ. Тийм болохоор нэлээд дурсамж бүтээж хүүхдүүдээ хоорондоо нэг өдрөг өнгөрөхийг тийм хүсдэг байгаа. Тэгээ тэр нь үгүй болонгууд чинь жоохон тэмэрхүүлээ хата. Энэ жил боловсролын яамнаас үсгэлийн баяр тэмдэглүүлэхгүй одоо төгсөгчдийн хонхны баяр тэмдэглүүлэхгүй гэсэн юм шийд гаргасан. Би бол эсрэг байр суурьтай байна. Яагаад тэгэхээр одоо дэндүү хорсон бүхэн зөв шийдэл зөв гаргадгаа байдаггүй. Зөвшөөрлийн нөгөөд зохих хэмжээнд нь тодорхой хэмжээнд нь дарамт шахалт үүсгэлгүйгээр эцэгийнхээ төлөөлөл нь одоо өөрсдөө тохирсон хэмжээндээ зохион байгуулах нь бол би зөв гэж бодож байгаа. Боловсролын яамнаас жилийн жилд хонхны баяр тэмдэглэхгүй байх чиглэлийг гаргадаг. Ханиад том уу ихтэй гэх шалтгаанаар шинэ жил тэмдэглээгүй, эдийн засгийн хохирлтой гэх шалтгаанаар хонхны баяр тэмдэглэхгүй байх нь тохиромжгүй гэж үзлээ. Тэгвэл үүнд салбарын сайдын хамглан сайдын зүгээс хонхны баярыг хориглоогүй. Бидний үед аав ээжээсээ нэгч төгрөг гаргахгүй эрдмийн баяр тэмдэглээд болж байсан. Иймээс эдийн засагт хэмнэлттэй байх үднээс эрдмийн баяр болгож тэмдэглэх нь зүйтэй гэж хэллээ. Харин сурагчдын зүгээс томчууд өөрсдөө бүх баярыг өргөн тэмдэглэдэг атлаа бидний хүүхэд гэж үзэж байгаа нь ялгууртай хандж байна гэж шүүмжиллээ.